Сошиал сүлжээгээр нэг үнэн зайлшгүй үхий мэдээнүүд их явж байна. Явж байна ч яах вэ? Явуулж байна л та. Монгол Улсын ерөнхийлөгч хэлбэгдэрч дөрвөлжөвтэй урам нугарч огцруулахыг дэмжиж санал болгож байна гэх мэдээ цацгадаж хэллээ. Тэг нь баха таарна. Тарих угаалт гэж үнийг хэлээд байгаа юм штэ. Шудраг Улсын хонглыг нь хайр найргүй илчилснээс хойш элбэгдэр ерөнхийлөгч далавчгүй шууршгал болсон. Одоо түүнийг юу ч гэд донгоцсон хүмүүс зөвхөн шоож инэхэл үлдээд байгаа юм. Хоёрын хооронд 2 сар үлдэж байхад гівгэнд олон хүмүүсийн дотроос дөрвөлжүүл ганцаараа шудраг биш харагдаж байсныг мэдэж гиндэ. Тэгээд ерөнхийлөгч таалагдаа хөдлөө сайдыг огцруулна гэж ямар байх вэ? Сайдыг засгийн газар томилдог улсын хурал намын бүлгүүд тохироогоор шийддэг болсон цаг. Өөрөөс нь бүх зүйл зүгтаагаад эдэрхийн шудраг бус зүйлстэй гүйцэтгэдэг эдэрхийн цаг шалбаг дотор унсан нэрэндээ жоохон ч гэсэн гэгээ тусгасан үнэн зайлин бидтэй. Тэгдэг цаг байсан харин одоо тоцрогдсон. Хүмүүс юмны учрыг олдог болсон байна. Ерөнхийдөө Монгол Ардын нам Монгол Ардын хувьсгалт нам хоёр нэгдсэн намын нөхөр Алтан гуйгийн шудраг улсын хонглыг нэлжилсэн. Авилгатай тэмцэх газрын огцорчгүй дарга гамбат хоёр зүртсэн мөрдөн байцаар дуудахад шууд хэлсэн зэрэг явдлууд яагаад араасаа цураад байна. Юм гэдэг учиртай шүү. Ердөө элбэгдэрж ийзэн буюу Монгол бэрийг ягсал зайгаа авч нэг талдаа гарах гэсэн хэрэг гэж олон нийт үзээд байна. Тийм болохоор гэр бинтэн 2 сарын өмнө Ухаан орж очиж дөрвөлгөөгөө онилж ирээд баяртай болно гэхэд хэн итгэх вэ?